Гурван хэрэгцээ байгаа байхгүй юу? Хайрлагдах, хүлээн зөвшөөрөгдөх, үнд сэнтэй байх гэх. За энэ гурав дээр ийм триггер болцсон, энэ гурав дээр айц давтцсан, энэ гурав дээрээ гаццсан хүн нөгөө энэ гурвыгаа гаднаас нөхөх гээд амьдралынхаа шийдвэр сонголтыг өөрийнхөө хяналтаас гаргаа явуулцдаг. За хайрлагдах мэрэгжил, үнэлэгдэх мэрэгжил, за хүлээн зөвшөөрөх мэрэгжил гээ явцдаг гэсэн. Тэнгүүт нөгөө удан дамжсан мэрэгжил, тэр найзын мэрэгжил, энэ тэр гээ тэдрийг би амар амархан зөвшөөрчих магадaltaй. Хэрвээ эцэг их байгаагаар чи хайрлнаа, мэрэгжлээс хамаарахгүйгээр чи үнд сэнтэй, мэрэгжлээс хамаарахгүйгээр би чамайг хүлээн зөвшөөрч байна гэх юм бол ямар нэг айцгүйгээр тэр хүн яг доторхоо сонсоод тушаад үзэх пашн олж байгаа байхгүй. За энэ гурав дээр триггерд болгочихвол юм бол тэгэл нөгөө эрэгтэй хүн чинь за би тижээнэ. За би үнэлэгдэнэ. Би хин дэнд гэл ингээл нөгөө олон хүчин зүйлээс хамаарад тухайн үедээ өөртөө нэг юм харагдах байдлаасаа, хүлээн зөвшөөрөгдөх байдлаасаа, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаасаа жоохон онцгой мэрэгжил сонгоод ингээд айгүй өөрийгөө хүчлээ цаг заваа бараад бандсандаа бантаад нөгөө сургалтын төлбөр авцсан, ээж аав итгэцэн бүх хүнд тийм болно гэд хэлцээ. Одоо будаа гэд бандсандаа ингээд явчихдаг шин. Тийм.